Сайн бацхан уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдрөнд төхөж байгаа хайртай ээж цэнцүрэндээ хэмээн хаяглаж өөрхөн үр хүүхдүүд болон ач зээ нарийнх нь илгээсэн гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Алтаар уйлвч ахиад олдохгүй, эрднэр уйлвч эргээд олдохгүй ижим нь хэмээн ижил хідэн үрсээс нь илгээсэн эрхэм сэтгэлийн мэдчилгээг ижи бурханд нь өргөн барьж төрсөн өдрийн баяр дээр нь баяр нэмцгээе. Сайн байцгаана уу? Дадагшаа орж болох уу? Сайхан баярлцгааж байна уу? Сайн огноо. Цэнцүрэн гэж бүсгүй байна уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлт маань үргэлж ирсээр яг энэ цаг мөчид маш гоё баярын үйл ажиллагаа дээр цэнцүрэн хэмээх эрхэм сайхан эгчийг зорин хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө энэ гоё өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Цэнцүрэн эгчээ гадаа нэлээд олон хоног их хүтэрж ирсэн. Өнөөдөр их л гоё дуулаараад явчихлаа. Заан хүү юм бэ? Ястаа ирж явахдаа би тэгж л бодлоо. Маш гоё халуун дулаан сэтгэлдэл хүний төрсөн өдөр болж ин доо гэж. Тэгсэн өөдөр ороод ирсэн чи ястаа тас энийгээд л янзын гоё баяр өгтөн авч ийн. 2 дугаар сарын 12 нь ямар баяр болж байна? Одоо миний төрсөн өдөр болж байна. За хөвширч байна штэ. За тэгэлгүй яах вэ? Тэгвэл мэдчилгээнийхэн ихэн танд нарт хорвоод мэндэлсэн нандин сайхан өдөр. Нас нэмж байгаа энэ гигэн тунгалаг өдрийн мэндийг нийт налайхчуудын зүгээс хүргэж байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За ингээд харсан чи зэндээ их их олуулаад цугларсан байх шиг байна. Онцгойлон миний гарын 5 шиг найзууд ирсэн байна. Төрсөн дүүнер маань ирсэн байна. Одоо ахиач 2 машин хүн ирж явна. Их чинь их олуулаа хүн. Дээр нь миний өөрийн 9 ач зээ аруулаа байж гин. Ач зээ нэртэйгээ ингээ бүрэн бүтнээрээ байна. За тэгвэл эрц бүрэн байгаа энэ цаг мөчид цэндэгч таныг бас баярлуулахыг хүссэн нэгэн хүмүүс манай хамт олонд хандсан байна. Тэгэхээр ер нь ирж амжаагүй ч юм уу ер нь тэр л надад нэг цэцэг мэцэг явуулна да гэж бодож байгаа хүлээж байгаа юм байна уу? За ямар ч байсан миний 4 хүүхдэлгүй дээ. Яагаад гэвэл тэд нар бүгдээрээ эзэнгүй байгаа. Тий. Нэг охин маань Солонгос, нэг охин маань хөдөө ажиллаж байгаа. Хүү маань хотод, нэг охин маань хотод бүгд завгүй. Яг төрсөн өөрийн маань төрсөн хүүхдүүд бүгд завгүй байгаа болохоор одоо аценертайгаа баяраа тэмдэглэж байна. Тэгэхээр цэндэгч ер нь бол хүүхдүүдээсээ гэж та минь таамаглаж байгаа. 4 сайхан хүүхдийг төрүүлж өсгсөн ийм сайхан буянтай ижи байх нэ. Одоо харин хоёулаа энэ гоё цэцгийг гардаж авахаас өмнө онцгойлон нэг даалгавар биелүүлнэ. Тэр юу вэ гэхээр жилийн төрсөн өдрөөр бид нар бэлэг авдаг шүү дээ. Харин энэ жилийн харин онцгой. Яагаад гэхээр тэр эрхэм хүн сэтгэл зүрхэндээ бодож явдаг нэг сайхан үгсийг л очиж заавал дамжуулаарай гэдэг онцгой даалгаврыг надад өгсөн. Тиймээс эхлээд танд хаяглаж ирсэн сайхан сэтгэлийн үгсийг нь хамтдаа сонсъё. Тэгээд маш сайн сонсвол өөр хүүхдүүд мөн үү аль эсвэл өөр хүнээс үү гэдэг нь тодорхой болох юм шүү. За 10 сар Хевлэдэн тээж ангир уурган цадтал хөхүүлсэн. Алтан дэлхийг бидэндээ таниулсан авралын шүтэн ижимэн тандаа гэж хаягласан байна. Элсэн говийн ширхэхийн тоогоор ээждээ өрсөн дэндүү их хайртай. Эвэлсэн сүүгэн залгилж хүн болсон болохоор ээжээ та бидэндээ бурхнаас ч илүү үнэтэй. Халуун хевлэд тань бүрэлдсэн учраас хайрлахгүй байхын аргагүй юм аа миний ээжээ. Хамаг сайхан бүхнийг тань хүртэж хүн болсон учраас хүндлэхгүй байхын аргагүй юм аа ээжээ. Бусдын хүүхдээс дутаачихгүй юмсан гэсэндээ миний ээж бүтэн ойртойч хонж үзээгүй юм бэлээ. Бүлээн цайгаж бүтэн залгилж амжаагүй. Бүхий л амьдралаа бидний төлөө зориулсан өрсөн тандаа дэндүү их өртөө юм шүү ээжээ. Тэв дэлхийг тойруулж, тэнгис далай үзүүлж, таныгаан тэрч яваад аялах тэртех өдрүүдийг ачийг тань хариулах уул шиг том бодлын дор үрсэн дараатаа яваа шүү. Танда төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ цаг мөчид бидний эрхэм ижи болж мэлмий гийсэн гэрэлт өдрийн мэндийг хүргэе. Чанга тэрэн үнсээ 4 сайхан өрн хөөхөн бяцхан ач зээнараас нэгсэн байна. Баярлалаа. За тэгээд одоо дүүгийнх нь гарт маш гоё цэцэг байгаа. Энд 99 ширхэг сарнаа байгаа.
Эмэгтэй хүнд аз жаргалыг бэлэгддэг юм гинлээ. Тэгээд бас таны минь залуу сайхан насны дурсамжийг мөнхөлсөн сайхан гэрэл зураг гэд сэтгэл бүхэн шингэсэн сайхан бэлгийг өргөн барьж байна. Эрхэм эжээ минь та хүлээн авна уу? За. Төвчний ороо ураач зүрхнээсээ аяс эчи буэ намучи надтай хамт ихрэж насны хороо ойран жаргана Мэдчилгээ маань үргэлжилж байна. Цэндээ ихчээ их гой төрсөн өдрийг хэлж байхад нь ингээд л үр хүүхдээс нь бас гинтийн бэлэг барих нь ээж хүний хувьд маш гоё бахархалтай болов гэж бодож байна. Тэгээд сайнхан эмэгтэй хүнийг, сайн ээж хүнийг өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхдүүд нь л чимдэг гэдэг энэ эзээ гэж бодож байна. Тэгээд одоо бас таны минь хэлсэнчлэн Тэв дэлхий алгасаад утсаар хараад сууж байгаа. Тэгээд Улаанбаатар хотоос гэдэл ээж яаж хүлээж авсан бол гэд учиргүй их үзэх болов гэж бодож байна. Хүүхдүүдтэй хандаж гоё талархал твшүүлээ. За баярлалаа хүүхдүүдээ, ээж нь хүүхдүүдээ хайртай шүү. Ямар ч ийсэн одоо эцсийн мөчөө хүртлээр та бүгдийнхөө төлөө, үр хүүхэд та бүгдийнхөө төлөө амьдрах болноо. Хайртай шүү та нартай. Ээж нь их одон цаг хүн штэ. Би ийм одон ах トゥ тэй, ийм олон найз нөхдөд хадаар дүүрэн хүн шүү дээ. Ээжигээ баярлуулсанд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд ямар ч гоё юм дээ. Нэрэл эцсийн мөч хүртэл гэдэг үгийг сонссон чинь нэгэн сайхан ишлэл санаанд орж ийн цэндэгч. Өхөж болохгүй гэж тушаал авсан цэрэг шиг өрсийнхээ төлөө эцсийн амьсгал хүртэл тэмцдэг тэр агуу бурхныг ижи гэж нэрлэдэг юм гинлээ шүү. Эрхэм ээжтэй төрсөн өдрийн мэндийг хүргэе. Үр хүүхдүүд нь эрүүл энхийг хүсээд энэ удаагийнхаа дугаарыг жаргая. Сайхан баярлаарай. Баярлалаа. Баярлалаа. би ээжийнхээ